За Ушуая хотод сайн явж ирлээ. За одоо хоногийн дараа зорж байсан Ушуайда хүрээд ирлээ. За нэг юм бэк цүнх болж аваа тэгээд Ушуайгаар тойрон аялах бодолтой байна. Тэгээд хоёр найзтай болсон. Bonjour. How did you say bonjour? За тэгээ одоо утахгүй бид нэг эндээс нэг хостел захиалсан байгаа. Тэгээ хостел руу явах гэж байна. Ушуая нь Аргентины хамгийн өмнөдөд байрлах хот бөгөөд Атлантын далайг холбох Бигл сугаар хүрээлэгдсэн их газраас тусгаар Тиго дээр Фуэгар дээр оршдог. Энэ нь өмнөд туйлд хамгийн ойр орших хот бөгөөд дэлхийн төгсгөл хэмээн нэрлэгддэг. Ушуая хот нь газар зүйн байршил, байгаль, цаг уур, мөн нийгэм соёлын хувьд дэлхийн бусад хотуудаас ялгардаг. Энэ бүс нутгийг Андын нурууны мөнх цас дуулс хийгээд Атлантын далайгаар дамжин ирдэг өмнөд туйлын сэрүүн салхи онцгой болгодог. Анх 300 орчим жилийн өмнөөс Европчууд нээж илрүүлж сууршиж эхэлсэн. Ушуая хотод амьдардаг хүмүүс нь байгалийн хатуу нөхцөл болон агаарын хүнд жиг температуртай уялдан өөрчлөгдсөн. Ойролцоогоор 80,000 орчим хүн амтай. Өглөөний мэндээ. Тэгээд төлөвлөгөөний дагуу үдшийг зорж байгаа газар руугаа явж байна. За энэ бол Ушуая хот төдийгүй Аргентин улсын түүхтэй холбогдсон Ушуая хотод байрлах нэгэн байгууламж байгаа. За манайхаа би яваад ирсэн байна. За тэгэхээр нэг дор бүх төрлийн музей үзмөрүүдийг нэгэн зэрэг шийдээд өгсөн байдгийн байна. За энэ дотроос миний анхаарлыг маш их татсараа газар юу вэ гэхээр Ушуая хот төдийгүй Аргентин улсын түүхтэй ядангуяа дэд бүтцтэй маш холбоотой нэгэн газар байгаа. Энэ бол онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг хордог юм шорон юм байна. За Ушуая хот дахь энэхүү музей үзмэр бол Ушуая хотын 3 үеийн түүхийг харуулсан цогцлбор музей үзмэр байсан. За уг музей үзмэр маань 3 хэсгээс бүрдэж байгаа. Нэгдүгээрт бол Ушуая хот дахь хамгийн анхны оршин суугчид буюу нутгийн уугуул иргэдийн талаар харуулсан. За хоёрдугаарт одоогийн оршин суугчид буюу европчууд нээж илрүүлсэн он цаг хугацаа. За гуравдугаарт хамгийн анхны бүтээн байгуулалт буюу Ушуая хотын үүсэл хөгжлийг харуулжээ. Terra del Fuego-арлын орчим нутгийн хэд хэдэн уугуул иргэд амьдардаг байсан бөгөөд тэдгээрийн хамгийн алдартай нь Ямана үндэстэн байсан юм. Тэд 1700 оны сүүл үе хүртэл арал дээр амьдарч байсан бөгөөд соёл иргэншлээс бүрэн тусгаарлагдаж байгаль цаг ууртаа дасан зохицож амьдардаг байжээ. Сонирхолтой нь Ямана хүмүүс нь ихэвчлэн хувцас өмсдөггүй байсан бөгөөд бие тосоор бүрч хүйтнээс хамгаалдаг байжээ. Харамсалтай нь Европын колоничлол болон дараагийн үеийн үйл явдлуудын улмаас эдгээр уугуул үндэстнүүдийн олонх нь мөхөж соёл нь алдагдсан. Өнөөдөр тэдний багахан хэсэгт амьд үлдэж өв уламжлалаа хадгалахын төлөө тэмцсээр байна. 19-р зууны сүүлчээр Тиго del Fuego арал дээр 20 ханг байгуулах шийдвэрийг тухайн үеийн Аргентины засгийн газар гаргасан бөгөөд хамгийн хүнд гэмт хэрэгтнүүдийг энэ аслагдсан бүс нутагт илгээдэг байсан. Ушуая хотын хамгийн анхны бүтээн байгуулалт байсан юм.
За энд болохоор Эльфтисо хожид Сантес Годино гэдэг энэ цуврал алуурчин хоригдож байсан юм байна. За тэгээ 1938 онд энэ хор хангада нас орж исэн юм байна. Өмнөх үтсэн газрууд бол зүгээр оршилтонд байсан юм байна. Энэ бол ямар ч засвар хийгээгүй яг оригинал байгаагаараа ийм хэсэг байна. За тэгээ нэг өрөөрөө н ороод үзье. Ийм жижиг өрөөнд дотор ихэ асуулаад байж гинэ гэдэг бол бас нэг л тийм хүйтэн мэдрэгдэж байна. Тухайн үеийн Ушуая хотын цаг агаар маш онцгой хүйтэн байсан бөгөөд хоригдлуудын амьдрах, цаашлаад амьд гарах нөхцөл маш бага байсан. За, Аргентин улсын бүтээн байгуулалт хамгийн их түшиг болсон зүйл бол мэдээж энэ Ушуая хотын эргэн тойронд байгаа ойн сан. За энэ хүү ойг ашиглаж, ойн модыг ашиглаж ойн модыг цагаалахын тулд энэ хоригдлуудыг ашиглаж за энэ галт тэргээр цагаалдаг байсан байна. За тэгвэл яг энэ хүү галт тэргийг Ушуая хотын үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялал жуулчлалын тээвэрлэх хэрэгсэн байна. За музей үзэн мөрөө үзээд гараад ирлээ. Маш олон талын ач холбогдолтой за ялангуяа энэ Ушуая хотын түүхтэй холбоотой ийм өгөөчтэй музей үзмөр байна. За тэгээд хамгийн жихүүц төрмөр хэсэг нь шоронгийн хэсэг байлаа. Үнэхээр энд ажиллаж энд ингээ албадан хөдөлмөр хийж байсан хоригдлууд бол маш хүнд нөхцөл байдалд ажиллаж байсан юм байна. Тэгээ яг тэр уур амьсгалыг бол мэдэрч байлаа. Тэгээд миний дотор нэг л зүйл бодогдож байна. Хувь хүний хувьд хамгийн үн цэнтэй зүйлсийн нэг бол мэдээж эрүүл мэнд байгаа. Дараа нь эрх чөлөө. Эрүүл мэнд эрх чөлөө гэдгээр өрөөсөл хамгийн үн цэнтэй зүйлсийн нэг юм байд юм байна. Тэгэхээр өөрсдийнхөө эрүүл мэндээ, эрх чөлөөгөө хамгаалж, хайрлаж байх хэрэгтэй юм байна шүү манайхаа. Хүмүүсээ. Хостел дээр ирсэн байж байна. За тэгээд жоохон газрын зураг үзээд маргааш хийх төлөвлөгөөнүүдээ боловсруулж байна. Сонноос гэвэл хоёр хөрх найзтай болсон, Франц найзтай. За тэгээ энэ хоёр маань маргааш нөгөөдөр нутаг уцах юм байна. Хамгийн гол нь юу вэ гэхээр энэ хоёр маань бас маш урт хугацаагаар аялж байгаа. Жид гарны аялал хийж байгаа юм байна. Тэгээд хамгийн төгсгөлийн цэг нь буюу Ушуая хот хамгийн төгсгөлийн цэг нь юм байна. Тэгээд маргааш бүгдээрээ цуг нэг газар руу явж ирье гинэ. Тэгээд бидний ярилцаж байгаад ойролцоо байдаг. Лагуна Эсмералда гэдэг маш гоё үзэсгэлэнтэй нуур байт юм байна. Тэр нуурыг үзэхээр явхаар болсон. За тэгээ би бас давхар нөгөөдрөөс эхлээд ямар газруудаар явж үзэх үү гэх мэтчлэн төлөвлөгөөнүүдээ боловсруулсан байсан. Тэрэн дээр нэмээд бас баг зэргийн өөрчлөлтүүд хийгээ явж байна. Friends, what feeling? I don't want to. It's rainy. Rainy, yeah. Бид гурав эхлээд явж байна. Don't stand the big
It's better at the beginning, you know? Лагуна Эсмеральда нууран дээр очих хэрэгтэй байгаа.
Манайхаа. За. Найзуудыгаа өдөөд өглөө. Францаас ирсэн хоёр найз маань жил гарны урт удаан аялал хийсний эцэст өнөөдрөөр аялал нь төгсөөд тэгээд эх орн руугаа буцлаа. Тэгээд хамгийн сүүлийн өдрөө бид нэр маш гоё цаг хугацаа, гоё дурсамжийг бүтээгээд тэгээд найзуудтай гоё өөрийнхөө хийсэн видеогоор бичлэг эвлүүлж өгөөд тэгээд явуулсан байгаа. За одоо ганцаар үлдсэн. Тэгээд маргаашнаас эхлээд яг өөрийнхөө үндсэн төлөвлөгөөрөө орж эхлэх чинь. Хоёр маш үзэсгэлэнтэй гоё нуурыг төлөвлөсөн байж байна. Нэг нь Венсигуэра нуур, нэг нь Каминанте нуур. Тэгээд далайн түвшнээс дээш 1200 орчим метрийн өндөрт байдаг. Нийтдээ 35 км алхах юм байна. Тэг 2 хоногийн ийм кемпинг хийгээд ингээд аялье гэж бодож байна. За тэгээд ерөнхийдөө 2 хоногийн кемп сайт хийнэ. За нэлээ хүнд болж байна. За явцгаая. Яа. Хамгийн сүлд Афганистанд найзынхаа зүнхийг үрж алхаж байлаа. Өдөрт бол нэг 20 км алхаагаад яалтчгүй сарваад юм байлээ. Чи одоо нэг 30 орчим килограмм байсан баха. Тэгээ миний энэ цүнх бас нэг ойролцоол байна да. Яг Лагуна Каминанте гэдэг газар нууран дээр очих юм байна. Лагунда Каминанте. Тэгээд одоо эндээс таксинд суун ойролцоогоо нэг 6 км орчим явах юм байна. Hola. ¿Cómo estás? Okay. ¿Cuánto cuesta este? Gracias. За алхалтаа эхлэх point дээр ирлээ. Сүрлэг сайхан уулс байна. За ингээд гал төрж болохгүй юм байна. Тэгээд яг үнэндээ ийм гоё байгальд миний ярих тайлбарлагч илүүцэл байна да ер нь бол. Энэ байгаль бол өөрөө ярьж байна. Дараагийн влогоос Патагон дээр очихлаарэ огт ярихгүйгээр гоё та нартай гоё байгалийн тэр хэл яриаг нь дамжуулнаа. Тэр модны шууган, усны чимээ. Тийм ээ. Тэр бүгдийг нь одоо чадлаараа камертай буулгаад та нартай дамжуулахыг бодноо. Хичээнэ. За яг энэ дээр тодорхой харуулсан байна. Одоо миний алхаж байгаа газар бол яг миний байрлаж байгаа газар яг энд байна. Тэгэд Лагунда де Каминанте гэдэг газар маань энд байгаа. Тэгэхээр би эхний point маань болохоор Венсигуэра гэдэг энэ топ дээр гарна. Буцаж бууж ирнэ. Тэгээд Лагунда Каминанте руугаа явна. Эндээ кемплэн. Маргааш өглөө босож ирээд өшөөдөө ирэх юм төлөвлөгөөтэй байгаа. Тэгтээ бүх зүйлийг нарийн төлөвлөж угаасаа болохгүй юмыг яаж мэдэх вэ? Ямар нутаг орноор явж гин? Хэр зэрэг өндөр уул асахтай хаттай яах нь тэр зэргийн зүйлслээр одоо заавал нэг өдөртөө багтаахгүй, нэг хоногтой 2 хоногч болно. Тэгээд бол 13 км газар бол 4 цаг 50 минут алхахдаг гэж байна тий. Тэгэхдээ миний ачаа хүнд байгаа. Тэгэхээр
Камнант дээр бол ингэж жигдхэн алхалт хийж явж байгаа. 7.5 жигдхэн алхалт чаад тэгээд нэг өндөр оргил руу гараад тэгээд ер нь бол нууран дээр очтiin байна. Энэ юу гэж байгаа юм? За нэг иймэрхүү. Ийм гоё самбар мамбартай янзын гоё мэдээллүүдээ ингээд бичээд авчдсан биз шүү дээ. За явцгаая. Одоо тэгээд зам маань 2 салж байгаа. Энэ замаар нь явах хэрэгтэй байгаа. Опа. Байгальд чанга дуу чимээ гаргаж болохгүй. Төвчний хөгжмөө сонсно гэж шүү. Ингээд халахаа явжсэн чинь нэг мангар дурсамж санаанд орж ирж байна. Надад нэг хэдэн мангар найзууд байдیں۔ Бид нэр уул руу уралдаж гараад тэгээ хамгийн мангар нь төрүүлсэн. Тэр нь би уул руу манайхан хизэж уралдаж гарч болохгүй шүү. Уул гэдэг бол өөрөө амтай сүнстэй тийм зүйл байдаг. Тэгээд уул руу уралдаж гинэ гэдэг бол тэгээд уулаа хүнддэхгүй байгаагийн хэлбэр шинж баха. Илүү мангар залуу бахта хийжсэн зүйл. Одоо ингээд алхаа явж яхад уулыг илүү мэдэрч ойлгож тэ нэг хэсэг нь болж ах шиг байна. Зүгээр хүртэл 2.8 км 2 цаг алхах юм байна. За юм ярах. Таваараа явчихнаа. За цаг 30 минут алхлаа. Ялчгүй ойрд алхаагүй болохоор жоохон суларч байна.
Энэ ингээд олсноос татаа гэдэг ингээд шийдээд өгсөн байт юм байна. Их амар идэв шүү. Ингээ олсноос татахгүй л бас огцсон юм байна. За нэлээд л төхөөд их шиг боллоо доо. Хүрхрээний дуу чимээ сонсогдож байна. Là. Нэрээ ирээгүй юм биш үү манайхаа. Юу хаавс болоогүй юм байна. За манайхаа арай болоогүй юм байна. За одоо эндээсээ тэр дэше өгсөх юм байна. Харагдаж байгаа мөнгө цастай хэсэг рүү. Тэгээ тэрний цаана нуур маань байгаа бол доо. Оргил моргил гэж бол саналгүй юм биш тэрөөсөө. Чи оргил морин амар юм байна. Жохон дээгүүр үзт юм уу? За тэгээ тэр дээгүүр үзье. Опа! Гарцсан шүү. Готлоо норохгүй гарцлаа. Шүү. Гоё яана. Бараг л чадлаа. Би чадлаа. Hola. Юм байна. Энэ авчаа сууж хоолнд цайгаа идэж амнаа. Бурхан. Ямар их лэтэрч байна. Нуурнаас үсдэг юу юм байна л та. Уулын цаснаас үсдэг нуур юм байна л та. Смралда нуур бол хажууд нь тонголог юм байна. Тэгтээ эндхийн хамгийн гоё зүйл нь мөнх цастай уул юм байна. Зүгээр гайхамшиг. За, хоолтой идэ. 15 км орчим алхаад ирж байгаа юм биш үү дээ.
гол зогсож байна. Миний хойтолд сүрлэг сайхан мөнгө талтай уул харагдаж байна. Ингээ сайхан байна. Сэтгэл зэрэг байна. Хитэ юм аа. Буцаа явцгаая бүгдээрээ. Одоо дахиад цаашаа урт зам хүлээж байгаа шүү дээ. За тэгээ доошоо буух гэж нэлээн зам толнаа одоо бас. Яа. Та нар энэ уулнаас буух мэдрэмжийг мэднэ үстэй. Хөлний булчин нэг сулраал, нэг чангараал. Чинка наад штэ бас л. За үнэхээр суларч шүү. Өвч. Хүмүүс ер нь гарахаас ууланд гарахаас илүү буухтаа л их гэмтдэг гэж хэлнэ штэ ер нь л. Тэгэхээр чанга гიშгээд жоохон сэрэмжтэй буухгүй болвол уулнаас буух үе шат бол ер нь хамгийн чухал юм байна. Сая дээр нэг гулгаж унжил байна. Энэ готлны уул гэж авах юмгүй болчихжээ хөрх юм. Уг нь харцгаар уралтай л готлээ. Бурхан минь. За ямар ч хэлсэн гараад буугаад ирлээ шүү. Таминэ. 4 цаг 5 цаг. Баргалж 5 6 цаг алхаж жагаад бууж ирээд байгаа юм шүү. Хамаагүй л. За энэ газар утгалнаа. Нүх нь ойрхон горих байна. Тэгээд
Энэ шар цэцгнүүд болохоор ингээ аюу мөр чихтэй. Энэ хэсэг болохоор айгу гоё. Хуурай юм байна. Баг зэргийн хазгай. Гэхдээ эвийн болоод юугаа майхна засчээ. Тий. Хоёрдугаарт угаас энэс цаашаа явах юм бол дахиж камплах боломжтой газар олдохгүй юм байна. Тэгээд энэ доор уулнууд ингээд зөндөө гоё тэгш талбай байгаа боловч энэ газарт камплах боломжгүй юм байна. Тэр доогуур бол хориотой юм байна. Манайхан за өнөөдрийн алхалт дууслаа. Камплах сайтаа очлоо. Энэ эргэн тойрон баг зэргийн ийм шар цэцэг байгаа энэ нөгөө чихтэй юм байна. Тэгээ яг энд бол их боломж юм байна. Тэгээ өөр уулна айгүй гоё сайтууд байна л да. Гэхдээ энд чинь яг альбан ёсоор нөгөө зөвшөөрөгдсөн газар нь камплах хэрэгтэй байдаг. Тэгээ би бол ямар ч аргагүй нөхцөл байдалтай байгаа учраас тэгээд намайг энд байгааг хинч мэдэхгүй байсан. За тэгээд маргааш өглөө босоод сайхан алхалтаа үргэлжлүүлнэ. Одоо камплцгаана. Би яваад сүнхээ. Өнөөх нь ойлсон байна. За хоол ундаа хийж идэхгүй л яг унлаа шүү. Сайхан юм аа. Ярах юм алга. Усандаа явчихад чи. Өчигдөр нэг жоохон мах шуудалсан. Шуудалсан махаа хийгээд сайхан. Хоолоо болгочих шүү дээ. Өнөөдөр нэг хоол хийн, маргааш хоол хийн. Зэ. Хоол болчлоо. Одоо яах вэ гэхээр одоо бол хоолоо идэхэл үлдсэн. За миний хоолнд сайхан сарган өхрийн мах орсон байгаа. Нэгдүгээрт. Хоёрдугаарт сайхан сонгон шарамсаар амтлаад өгсөн байна. Сонгон шарам давсаар төмсөөр хачирлсан байна. Төмсөө гоё ялз болгохлоор айгүй гоё шүлэн өтгөрөөд ирдэг. Би дуртай. За тэгээд л ерөнхийдөө юм энгийн хоол болж байгаа юм да, Монгол авшаа.
хоол хийлээд одоо надад энэс өөр амин дэмтэй хоол гэж байхгүй. Амар гоё ядаргаа тайлна. Түр баяртай. Хоол идэх чинь ер нь бол их кайфтай идэхгүй бол суулдгүй. За хөө. Ингээд амраа да өнөөдрийнхөө үйл явдлыг ингээд дуусгая. Өглөөний 8:30. Намууд чи аа даарах юм болоо гэж утсан чи. Даарсаггүй. 8:30. За. Осий. Цаавандаа ой. Хийж ой. Гадаа янз байна. Хийг ондгүй газар байна. Сони юм байна. За. Оо. Чаргаж ина. За өнөөдөр өөртөө авчин. Хүн болсон хүнээс хог гадсан таарна. Байралтаа бити хаяараа. За отголсон газар маань яг гоё юм цэвэрхнэрээ байсан. Цэвэрхнэрээ үлдлээ. Дараа дахин уулзъя. Баярлалаа баяртай. Опа. Шуп. За ингээд замдаа орчиж байгаа юм да. Тема. Байгаль өөрөө чидийн юмэр үсгэлэн хөтөх юм да. Одоо л авирж эхэлж байна. За нэг хэсэгч авирхандаа өксгөндөө
Угсаа амар зам гэж байхгүй л дээ. Амри. Ятарч байна. Байгаль өөрөө хууран дээр ирсэн юм шүү. Шалгахад дууднал болоогүй л байгаад байгаа юм да. Ой, бараг л ирж байгаа юм байна. За. Лагуна del Caminante гэдэг нууран дээр ирж байна да. Эндөө яг л бууж үдгийн даваан дээр л ирж явах шиг байна тий. Арай чирээгүй юм болов. Ирээгүй юм байна. Тэгтээ хойцсон юм байна. Бурхан минь. Яг л бууж өгчихгүй л шүү. Хүлээ. Ингээд болчихоо. За одоо орох ирсэн байгаа да. Манайха энэ бол Ушуаягийн улс. Патагониагийн салбар улс гэсэн үг. Андын нурууны төгсгөл. Ямар гайхамшиг вэ? За утахгүй нууран дээр очино. Замман дээр дээшнэ. Тэгээ дээрээс үргэлжилж явсаар байгаа тэр айхтар том ханан хавцлын доогуур гараад цаашаа нага нуурлуугаа явах юм байна. Би ч нуурыг одоо энэ хонтгорт л байгаа юм байна гэж хэлсэн чи. Ядарсан хүн ер нь тэгээд юмыг дандаа гоёор ийгээр төсөөлдөг ш тий. За энийг давах юм байна.
харагчлаа. Харагдахгүй байна. Эндээс харуулаад дэмий байх. Илүү гоё газараас харуулъя. Харчлаа. Тэр мөстэй болыг хараа манайхаа. Зүгээр хэлэхгүй. Гоё байна. Хоцж байна. Хархан лэрчтэй. За манайхан нууран дээр ирлээ. Сэрэнт ямар газар байна? Хавц. За энэ нуур байвал хэцүүдэлтэй тий. Арай олаагүй байна. Жохоо явуул. Ирлээ те. Ямар гоё нуур вэ? Би чадлаа. За манайхаа ямар ч лээсэн ирлээ шүү. За яг энд ирсэн чи миний камерны цэнийг дуусч байна. Тэгэхээр гоё ороод хэлцгаая. Сэтгэл хөдлөж байна. Чупа. За манайхан зөржсэн газар болох Лагуна Каминанте нууран дээр ирсэн байна. Тэгээд 2 өдрийн хайкинг хийж явсаар байгаад ойролцоогоор 30 км газар явсан байна.
Энэ нууран дээр ирлээ. За Ушуая бол ерөөсө мөнгө цастай энэ том сүрдэг уулс. За тэгээд дээрэс нь уулын энэ том нууруудаас бүрддэм байна ерөөсөө. Энд бол маш олон алхалтын сонголтууд байна. Тэгээ эндээс хамгийн одоо үзэсгэлэнтэй байж болох хүйц газар нар би ирсэн гэж бодож байгаа. Гэхдээ магадгүй энэс ч өөр гоё үзэсгэлэнтэй газрууд зөндөө байгаа бах. Ямар ч тач тийм амар бол биш ирсэнгүүд 2 өдрийн алхалт тэгээ 2 хоногийн кемпинг хийж явсаар байгаад сайхан газар ирсэн байна шүү. За замдаа идэх жоохон хоол хүнс бэлдээд авлаа. Ерөнхийдөө бүх юм болчлоо. Одоо яах ёстой вэ гэхлээр нэг жоохон кофе шатсан байна. Кофе уугаад тэгээд майхнаа ураагаад хөдлөнө. За сайхан нуур минь баяртай. Дараа дахин уулзахын эрүүл дэвшүүлье. За манайха ингээд замдаа гарч байгаа юм да. Одоо юу байх вэ? Уруудаад л явчихна. Hey, good morning, friend. Good night. Good luck. Good luck, my friend. Good luck. See you on the road. See you on the other side. Yeah. Bye. Hey. За. За энэ рүү ороод ингээл цаашаа явчих шүү дээ. Өчигдөр энэ хэсгээр камер онторсан. Энэ их өгцөн хэсэг байгаа.
Мордыг нь хараа. Өстө нэг ацсан. Тарган морд байгаа за. Ийм газарч морд таргалахгүй яах вэ? Сайхан. Тарган амтд байна да. Хаяа. Яах нь вэ? Ясаг хөрхөн. Ясаг хөрхөн оног вэ? Тэлэг. Манахан. За. Уулнасаа буугаад ирлээ. 15 цаг 17 минут 4 цаг 5 цаг орчим алхаж хагаад буугаад ирж байна. 11 12 1 2 3 тэгээд 4 цаг гараа алхаж байгаа буугаад ирж байна. За тэгээд 2 өдрийн челленжтэй хамт байсан бүгдэнд нь баярлалаа. Зүгээр та нартай хэлэхэд таны дотор төсөөлж байгаагаас чинь илүү их хүч байгаа шүү. Манайхан зөвхөн бие махбодын биш сэтгэл санааны сэтгэл зүйн асар их хүч байгаа шүү. За тэгээд энэ 7 хоногийг өөрсдөө зарцуулаарай. Гоё ууландаа алхаарай. За тэгээ бүгдээрээ үргэлжлүүлээд Ушвая хот руугаа явцгаая. За хамт явж исэн хүмүүстэйгээ Ушвая хүртэл хөргүүлэхээр боллоо. Бууд руу хөргүүлэхээр боллоо. Азтай байлаа. 20,000 төгрөгийн песо хэмнэж чадлаа. Thank you so much. I'm very happy. Yeah, it would have been a very long walk. Yeah, and delayed. Have a good day. Yeah, so you go. Bye. Where are you going? This is hostel. Yes. I need hostel. Hola. Эй, за. Гэгээ өглөөний мэндэ. Өнөөдөр бол Ушвая хотод маш сайхан өглөө болж байна. Ойрдоо ийм сайхан нарлаг салхигүй өглөө хараагүй. За тэгээд одоо энд өглөөний 8:30 минут. За би нэг газар руу яаран явж байна. За би яг одоо Өмнөд Атлантын далайн эрэг дагуу алхаа явж байна. За тэгээд та нартай тэрийг сонирхуулах гэсэн Андын нурууны төгсгөл хэсэг харагдаж байна. За Андын нурууны төгсгөл хэсэг хоёр талаараа ингээд Биглийн хоолой гэж урсдсан байна. Биглийн хоолой нь ойролцоогоор нэг 60 км-ийн мухтай хоолой байд юм байна. За энэ хоолой бол эртнээсээ загасчтай маш их холбогддог. Загасчдын одоо их далаа руу гардаг хамгийн том гарц нь Биглийн хоолой байд юм байна. За тэгээд тэр одоо загасчдад эсвэл хөлөг онгоцтой явж байгаа хүмүүс хамгийн том одоо баримжаа ойлгодог зүйлсийн нэг бол гэрэлт самхаг байсан юм байна. За маш олон гэрэлт самхагийг боцгосон. Тэдгээр гэрэлт самхагуудаас хамгийн төвлөрлийн гэрэлт самхагийг энэ дэлхийн одоо төгсгөл гэж одоо нэрийддэг юм байна. За тэр гэрэлт самхагийг одоо үсгийн тулд жил болгон олон газраас жуулчд ирж одоо бэлэгдлийн журмаар гэх юм уу гэж сонирхт юм байна.
Gracias. Massimo гэдэг хөлөг өнгөцсөн дээр суух юм байна. Este? Gracias. Massimo. Hola, buenas. Hola. Allá al fondo tiene su catamarán. Buen día. Este Massimo. Sí, para allá. Gracias. Buen día. Buen día. Buen día. Así como también imágenes que dan cuenta de los paisajes y la historia de Ushuaia. También pueden llevarse información sobre esta ciudad en un pendrive en forma de pingüino. Si desean contratar el servicio, hablen con las chicas lo antes posible por За манайхаа энэ бол Ushuaia хотын ойролцоо байдаг маш олон гэрэлт самбахгуудын хамгийн төгсгөлийн самхаг байгаа. Тэгээ энийг бол хүмүүс бол бэлэгдлийнхээ хувьд бол the end of the world гэж бэлэгдсэн байна. Дэлхийн хамгийн сүүлийн point гэж гэрэлт самхаг гэж бэлэгдсэн байна. Тэгээ үүнээс цаашаа ерөнхийдөө ингээд Антарктик төв рүү явдаг усан зам болд юм байна. За энд ингээд далайн аслан гэдэг маш олон зургалтайгаа байна.
Yeah. For me, support Liverpool. What? Liverpool, England. Ah, Liverpool. Yeah. You know McAllister? McAllister. Yeah. Mascherano. Mascherano. Yeah. Muchas gracias. За тэгэхээр одоо ямар төлөвлөгөөтэй байна вэ гэхээр би маргааш өгөөдрөөс Реал Лигаас руугаа буцах хэрэгтэй байгаа. Тийм учраас явж плед авнаа. За тэгээд өнгөрсөн хугацаанд хийсэн бичлэгүүдээр YouTube-ийнхээ бичлэгийг эвлүүлэх хэрэгтэй байгаа. Яг цагт нь газ хийгээд явчихвал амраас гадна энэ санхүү мөнгөд ч гэсэн айгүй хэмнэлттэй байдаг. Тэгэхдээ үнэхээр чанга челленж болж байгаа. Угаасаа энэ аяллыг гэж челленж гэж харж байгаа. Аялна дээрээс нь бичлэг видеого хийгээ цагт нь оруулна. Энэ өөрөө нэгсэндээ цаг хугацаатай бүр яг уралдаж байгаа юм шиг надад өөртөө тийм мэдрэмж төрж байгаа. Энээс өөр арга зам байхгүй. За орой минь манайхаа. За Ушуая хотод шөнийн 2 цаг болж байна. За би энд ирээд бүтэн 1-7 хоногийг үдлээ. Өнөөдөр шөнийн 3 цагаас буцаад Реал Лигаас руугаа автобусаар явах гэж байна. Тэгээ үнэхээр Ушуая хотыг бол энэ далайгүйгээр энэ Нандын нурын төгсгөл өндөр уус шүүгэр зүлхий аргагүй юм байна. Дээрээс нь маш сонирхолтой түүхтэй хот байна. Тэгээд өнгөрсөн 1-7 хоногийн хугацаанд маш гоё адал явдалтай. Дээрээс нь маш гоё байгалийн үзэсгэлэнд амар тайвныг мэдэрч байлаа. Миний хувьд бол бас нэгэн хүсэл мөрөөдөлтэй болоод эндээс буцаад явж гэн. Магадгүй хизээ нэгэн цагт Антарктид рүү аялж үзэх юмсан гэсэн хүсэл мөрөөдөлтэй боллоо. Үнэхээр Антарктид бол ойрхон байд юм байна. Дөнгөж 1000 км-ийн зайтай юм байна. Тэгээд нэг өдөр Антарктид ирэх болно. За тэгээд Ушуаягийн влогийг яг энэ үргээд өндөрлөж байна. Тэгээд надад маш их дата байгаа. Одоо дата мэдээллүүдээ эвлүүлэх гэж нэлээд их юм болно. За түр баяртай. Галигаас хотод уулзъя. Удахгүй Патагони руу явах болно.